видео үзүүлж байна. Бидэнд төрдөг хачирхалтай мэдрэмжүүд. Таны утас дугарч байгаа мэт санагдаж, утсаа авахд утас тань дуграагүй байх тохиолдол гарч байсан биз? Эсвэл тухайн болж байгаа зүйл өмнө нь тохиолдож байсан мэт санагдаж байсан уу? Заримдаа хүүхэд насндаа эргэж очих агуу их хүсэл төрж байсан уу? Энэ бүх үзэгдлүүд өөрийн гэсэн нэршилтэй байдаг гинэ. 1. Зенозина гэдэг нь нас ахих тусам тохиолддог үзэгдэл бөгөөд таны эргэн тойронд болж буй бүх зүйл хурдцтай өрнөж байгаа мэт санагдана. Хүн бүр энэ мэдрэмжийг мэдэрч байдаг. Энэхүү нэр нь эртний грекийн Зенон болон Менозина хэмээх үгнээс гаралтай бөгөөд эхнийх нь цаг хугацаа өнгөрөхгүй байгаа гэсэн утгыг илэрхийлж, харин Менозина гэдэг нь эртний грекийн хэлэнд ой санамжийг хэлдэг байна. 2. Утас дугарч буй мэдрэмж. Энэ нь таны утас дугарч эсвэл чичирч байгаа мэт мэдрэмж төрөх явдал бөгөөд үнэн хэрэгтээ энэ зүйл тохиолдоогүй гэсэн үг юм. Уг мэдрэмжийг ихэнхдээ найз нөхөд, ойр дотныхоо хүмүүстэй харилцах харилцаан дээрээ санаа зовж буй хүмүүс мэдэрдэг байна. 3. Дежавю. Энэ мэдрэмжийг хүн бүр мэдэрч байсан болов уу? Та ямар нэг шинэ газар очсон ч өмнө нь энэ газар ирж байсан мэт мэдрэмж төрөх явдлыг хэлнэ. Эсвэл ямар нэгэн арга хэмжээ, үйл явдал өмнө нь болж байсан мэт санагдах нь бий. Энэ бол хамгийн хачирхалтай мэдрэмжүүдийн нэг бөгөөд эрдэмтэд энэ тал дээр тодорхой дүгнэлт гаргаж чадаагүй байна. Фрейдийн үзэж байгаагаар дежавю эхийн хэвлэлд байсан үеийн ой санамжтай холбоотой гэж тайлбарлажээ. 4. Адронитис. Нэг бүсгүйтэй танилцсаныхаа дараа та түүнийг таних мэдхэд асар их хугацаа шаардлагдан гэдгийг ойлгож сэтгэл хангалуун бос байж үзсэн үү? Эсвэл түүнийг таних хугацаанд танд огтхонч байхгүй бөгөөд тэр танд маш ихээр татагдж байсан байж болох юм. Энэ бол адронитис мэдрэмж бөгөөд эртний грект эрчүүдийг ийхүү нэрлэдэг байжээ. 5. Эллипсизм. Энэ мэдрэмжийг ихэнхдээ ахмад насны хүмүүс мэдэрдэг бөгөөд ач зээгээ харж чадахгүй гэсэн гуниглалтай холбоотой юм аа. Жишээлбэл эмээ нар ач зээгээ хурдан өсөж байгааг харах үед эпилепси мэдрэмж төрдөг байна. Тэд ач зээгийнхээ ад жаргалтай чухал мөчийг харахгүй гэж айдаг байна. Тиймээс өвөө эмээ аав ээж нартайгаа цагийг өнгөрүүлээрэй. 6. Опиум. Хэн нэгэнтэй харц шидэлцэх үедээ их хэмжээний энерги, эрч хүчийг мэдрэх явдал юм. Энэ мэдрэмж нь таатай, таагүй хоёр янз байж болно. Жишээлбэл хэрвээ та тухайн хүнээс ямар нэгэн аюул мэдэрч байвал энэ нь мэдээж таагүй байна гэсэн үг. Харин үзэсгэлэнтэй эмэгтэй харц шидэлцсэн бол энэ мэдрэмж таатай байх нь гарцаагүй. 7. Фүгү байдал. Энэ нь та ямар нэг зүйлийг хийж байгаад харин дараа нь хийсэн зүйлээ огтхонч санахгүй байх мэдрэмж юм. Та хэн нэгэнтэй уцаар ярьж байгаад харандаа үзүүлсэн байж болно. Харин уцаар ярьж дууссаныхаа дараа та ярьсан зүйлээч мартаж, хийж байсан үйлдэлээч мартсан байх юм аа. Хэдэн шил шар ариг эсвэл виски уусны дараа хүмүүс фүгү байдалд шилждэг байна. 8. Либросис. Уг мэдрэмжийг хүн бүр нэг удаач болов мэдэрч байсан байх. Эсвэл та өдөр бүр энэ мэдрэмжийг мэдэрдэг байж болох юм. Энэ нь та хүүхэд наснда эргэж очихыг хүсэх явдал билээ. Насанд хүрсэн хойно таны шийдэх ёстой, танд тулгарх асуудлууд багагүй тохиолдох бөгөөд та энэ бүхнээс хол байж бодож санах зүйлгүй хүүхэд насанд очих гэсэн хүсэл юм. Өөрөөр хэлбэл хэрвээ та хүүхэд насанд очихыг маш ихээр хүсдэг бол энэ нь либросис ажээ. 9. Кризализм. Кризализмыг бараг л хүн бүр мэдэх бах. Ялангуяа намрын улиралд хүн бүр энэ мэдрэмжийг авна. Гадаа хүйтэн, цонхны цаан цас, хүйтэн бороо орж байхад та дулаахан гэртээ тухтай амар амгалан суухыг хүсэх явдал юм аа. 10. Enmement. Удаа хугацааны турш бидний санааг зовоож байсан асуултын хариу болох үед бид энэ мэдрэмжийг авдаг. Энэ нь өнгөрсөнд эргэн очиж өөртөө ирээдүйн талаар хэлхийг хүсэх явдал юм аа. Тиймээс хэрвээ би мэдэж байсан бол гэдэг үгийг байнга ашигладаг бол энэ моментийг мэдэрч байгаа явдал юм аа.